За өнөөдрийн надтай ярих гэж байгаа түүх өөртөө тохиолдсон уу, өрөөлд тохиолдсон уу? Тэр нэг хэд хэдэн түүх. Яг хажуу өрөө гэхээр заа орч гайваа таамж. Тэгж ингээд би ингээд хажуулдаа хөвтөжсэн бөөрөн дээр гарч тоглоод ингэж сууж өсөж ингэж тоглоод тэгээ толгой эргүүл харсан чи яг над дээр нүр төлөвөр ингэж харсан. Йоо аав ээж энэ намайг хараад байна гэдэг. Йоо за. Ястал камер гардаг шиг юм хаалганы завсраар сак шутгаар орж ирэл. Сэлэнгд маа хучин дээр пианоны туслан гэдэг. За нэрийг хэлээд яах вэ? Би тэнд өөрөө багшилдаг байсан байхгүй юу? Тийм гэдгсэн чинь яг бит хоёрын гол харин тийм. Йоо. Тэг би бас нэг ихээр ингээд шарвсаад яа наач өстэй амар юм. Яа. Дөөдөөс нь шууд хаалгаар үрд нь үрж гүйж ирэл чамдаана тавьсан урд нь хийж байхгүй. Ингээд мод налцсан байжсэн чинь хойно так мод уурахгүй. Нөө чимээг байгаа штэ гэдгсэн чинь хойно юм дуур. Йоо. Яс их хэцүү юм бэ? Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Сайн байцгаана үзэгчдээ, өртөө дөрөвч дахиад тавтаа морил. Бид нэр аимшиг гэсэн тодтолтой аимшиг өгүүлэлэг сонсох дуртай орой гэртээ ганцаар ингээд өгүүлэг уншаад байждаг аимшиг гэсэн тодтолтой бүх зүйлд дуртай хүмүүст энэ суугаа зориулж байгаа юм аимшиг подкаст байна. За өнөөдрийн зочноор ирсэн бэлээ. Тэнга Тэмүүлэн. Окей. За юу гэдэг вэ бро? Одоо DJ хийж байгаа. DJ? Тий. Хаа DJ? Пастел гэдэг хүүхдийн зууд пастел. Лаунж бар. Соул плаза гэдэг. Ер нь бол residence DJ тий. Тий. Одоо орой ажилтаа юм шүү дээ. Тий, ер нь залгуулаад ажилт. За шүн орой их ажилтаа юм байна. Жохон ядарч байна уу? Шүн ажилтаа хүмүүс ч хэцүү байдаг шүү дээ. Сүүлийн 1-4 жил ачаалтаа шүн ажиллаа тэгэл. Ерөнхий ядралттай. Бас тэгтээ одоо явах гэдэг ажил юм аа. За ямар ч ирсэн баярлалаа бро. Тэгээд ийм байна. Манайх яг зүгээр нэг юм утгагүй юм шиг гоё асуулт асуудаг. Энэ сүнс чөтгөр альбан тэрэн тэ шулам зэтгэр одоо энэ юмд итгэдэг үү? Итгэдэг. Нилээ итгэдэг шинжтэй байна тэ. Entertainment ер нь дүрстэй холбогдолтой хамгийн одоо яг аимшиг гэдэг сэдвээр дор хамгийн том сэдв аимшиг кино гэж байдаг тэ. За тэгэхээр ийм байна. Ер нь Монгол аимшиг кинонд үздэг үү? Дуртай өөр нь хоббит шүү дээ. Аимшиг кино ингэж үзэхгүй үстэй. Бүр жинхэнэ шийдэж шүү дээ. Би ч юм бол ерөөсөө ингэж миний хобби гэх юм уу те. Кино театрт гарч байгаа шинэ аимшиг кино ганцаархнаа орж үзэх дуртай. Ингээ яг ганцаараа ингэ. Яагаад гэвэл би өөрөө аимшиг кинонд бүр амар дуртай. Яг хөө мэдээж нэг хийсвэр гэж байгаа те. Бодит бус. Гэхдээ тэрийг маш бодиттой болгож байгаа нь одоо тэр кинонуудын муу сайн нэг ялгаа гараад ирж байгаа шүү дээ. Монгол ер нь аимшиг кино үзэх дуртай. Дуртай ер нь яг хөө дагуу үздэг. Надад болохоор нэг тийг санагдаад байдаг байхгүй юу? Монгол аимшиг кино үзэхээр гаднаа яг зүгээр юм Conjuring манжур гэж франчайзууд байгаа шүү дээ. Тэднийг үзэхээр нэг тийм за яах те угаасаа л окей угаасаа Annabelle бол нэг юм хүүхэлтэй амьддаг. Conjuring болохоор нэг юм бидэн нөгөө нэг юу орцсон exorcism явагддаг. Тэгэн гот Монгол аимшиг кино үзэхээр ойлгож байгаа нэг юм хажуу айл болоод байгаа юм шиг те. Таньдаг хүмүүнд босч юм шиг. Тэр нь илүү нэг тийм яг юм айдас хүүдэс давуулаад байдаг. Тийм ер нь ахуйтай болохоор арай гоё сонирхолтой. Тийм Монгол гэхээр ойрхон болохоор тийм. За өнөөдрийн надтай ярих гэж байгаа түүх өөртөө тохиолдсон уу, өрөөлд тохиолдсон уу? Ер нь дийлийнх нь өөртөө тохиолдсон дөө. Дийлийнх нь олддог юм уу? Тийм ер нь яг чухал өрнөл хэсгүүдийн гоё яриад тэр нэг хэд хэдэн түүх. Окей. За хоёлоо үзэгчтэй чилээчлээ гэдэг шигтэй. За шууд ярианд орох уу? За тий. Өнөөдрийн нэвтрүүлгийн спонсор байгууллагаар Oxbar Mongolia брэнд хамтран ажиллаж байна. Цаашин бүтээгдэхүүн танилцуулах гэж байна. Oxbar Magic Maze 2 тэг. Энэхүү бүтээгдэхүүн болохоор 4 төрлийн амттай, 30,000 соролттой, Boost мод дээр хүртэл 15,000 соролттой. Чанар амтыг эрхэмлдэг та энэхүү бүтээгдэхүүнийг CU болон гэртээ хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаж аваар. Баярлалаа. За тий. За ярих түүх юм. Шинтэн сонсцгоё гэж. За эхнийх нь болохоор юу? Би соёл урлагийн сургуульд жүжигчний ангид оюутан байсан. Тэгээд их ачаалттай харна. Яг сургуулийн хажууд байранд орё гэд. Бэр олдохгүй харна. Нэг хажуу өрөө нэхэр орч гэдэг гайгүй юм таамж. Яг сургуулийн хажууд байсан байхгүй яг байршлан заагаад тайх бас. Тэгээд айл нь өөрөө байдаг.
Тэгээ 3 өрөөтэй тийм хажуураа түрээсдэг айлс байхгүй. Дотроо бас айл нь 2 хүүхэдтэй их нэртэйгээ гээд төрүүлээ амьдэрдэг. Тэгээ чи урлагийн үед юм чинь юм бэлтгэж чамд энэ хойдлон том өрөө дээр байх гээд. Би чи голын өрөөрөө орох чинь хойдлон том өрөө гэсэн байхгүй. Тэгээ нэг давхарт тэр айл нь байдаг гэсэн. Тэгээд хуучны 9 давхар. Тэгээд шалны таг модороо Сууй сайжууд уу? Тий. Олноо гэж. Тэгээ нөгөө нэг хөх дороож идэг ш тэр үе. Орос дороож. Яг тийм хатуу тий. Тий хатуу. Ингээд дуурдаг. Яг тийм дороочтой. Тэгээ нэг ширээтэй өөр юм байхгүй. Нэг юм том цонхтой. Тэгээ ингээд замын гэрэл хөшиггүй болохоор замын гэрэл ингээд унж орж ирдэг дандаа. Нэг давхарт. Тэгэд би чинь юу ч удаагүй эхний өдөр чинь дандаа шүнжэнгөө хичээлээ бэлдээл өглөө орж иж хальт унтсан болоо буц явдаг ус. Тэгээ сүүлдээ нилээн ядралттай үед дээрээ бүр за хор дээрээс очих бүхлээр унтдаг гэсэн юм. Гэсэн нэг өдөр яг одоо би яг хан тал руугаа ингээд хөнжил гуцуудаа ингээд ивсэд хан руу гарч унтдаг гэсэн юм. Эргэж хараад. Тэг хаалга нь болохоор миний бүр одоо эсрэгдэл гэсэн юм. Тэгсэн чинь л дороож нэр хүүхдгүйгээд гүүгээл сүултээ тоглож моглоод байгаа ч юм бэдэггүй. Тэгэхээр би ч удаад айлын нөгөө хоёр хүүхдэн тоглоод энэ унтж амраахгүйсэн. Эхэндээ нэг тоохгүй. Тэгээ дараагийн өдөр нь дахиад үүрээр орж ирчээд уцаа орлож тэр чигт унтчихсан. Тэгсэн чинь ингээд би ингээд хажуулдаа хөвтөжсэн бөөрөн дээр гарч ир тоглоод. Ингээд сууж өсөж ингэж тоглоод. За. Тэгэхээр за би чинь нэлийн ядралтаа даруулчих гэж бодоод. Тэгээ ингээд толгой төлж байгаа. Ингээ харсан чинь жоох хүүхд ингээ гүүг тоглоод байгаа байхгүй бийчсэн нөр. За. Тэр нь бодит биш. Зүгээр юм бийчсэн зүйл. За. Тэгээ би яагаад байгаа юм бол ч одоо босмос хэлэхээр хэлж чадахгүй. Зог туссан юм шиг болоод. Тэгээ толгой эргүүл харсан чинь яг над тэр нүр төлөвөр ингэж харсан. Йоо. Аав ээж энэ намайг хараад байна гэдэг. Йоо за. Тэгмж зүудлээд байгаа юм болов уу? Эсвэл одоо нэрэнгээс юм харчихуу гэд. Тэгээд яг цонхруу ингээд гэрэл унж орж идэг гэсэн шүү дээ. Тэр гэрлийнх нь яг ингээд юм унж орж ирж байгаас тэр юм хоёр хүний сүудэр байсан байхгүй. Би энэ дэр нэг ойц яг юм сүудэр. Яг миний бодлоор бол тэр аав ээж гэж байгаа нь бол баг тэр хоёр нь лив шиг байгаа юм. Яа за. Тэгээ маргааш өдөр нь ангийнхандаа очиж хэлээд нэг найзгаа хандаа хонё гэд. Тэгээ оройн хичээл тарж орж ичээд хоёлаа хандаа хончоод тэд гайгүй юм болоог байхгүй. Тэгээ тэр манай ангийн тэр залуу явахта танаа хажуудлаа яг энэ айлч хоёр хүүхд бол байнга тоглоод идэг юм тий. Гүүгэлдэл идэг юм тий гэд. Тэгээ мэддэг байхгүй маань. Ер нь хараагүй. Тэгчээ би дараа нь орж ирээд унт толгой надаа гэрлээ асааж унтдаг гэсэн байхгүй. Яаж унтч чаддгийг тийм газар. Гэхдээ одоо тэр чи одоо тэгэл яг ид нөгөө сүйс яг нөгөө нэг ид шалгалтууд үед хутцсан. Яаж ч байраа сольж болохгүй болцсон. Өөр газар хоны хонох бас нөгөө нэг асуудлуудаас. Тэгэл гэрлээ асааж унтдаг. Эсвэл заавал лаптоп асаа лаптоп дээр юм гэд автоплейдийн тавьж орхидог гэсэн байхгүй. Чимээ гаргаж тийм. Тэгсэн чинь нэг өдөр тог тасраад лаптопын стенийг дуусаад унтарсан юм. Тэгсэн чинь нөгөөтөр чи ингээд хан маань балбаад намайг өөрийг нь харсныг мэдээд бүр надаар ингээд наадаад. Тэгээ би шууд айцаа айлтаа ол за орой хичээл тарж шууж ирэл шууд нүүе. Тэгээ байжсэн чинь яг орсон чинь тэнд нэг цаана хэрүүл орлоо байхгүй юу? Айлынх нь. Нөгөө айл. Яг айлын хоёр хооронд ирэлтэл. Эхнэр нь пак гүйж орж ирэл. Нэг доо аймаа ураараа гэл хаалга хаагаал. Тэгээ ястал камер гардаг шиг юм хаалганы завсраар сах гэж хутга орж ирэл. Тэгэл өстой эхнэр янз бүрийн намагч 9 шидээр хараагаал би чамаа наадтай шин цугаал нэтэн ингэ. Нөгөө чамд төрөлсөн тий айлын нөхөр тий. Тэгээ би чинь яа яг ер нь л хэцүүдэг юм угаас газ яваа. Тэгээ ах их рүүгээ залаа намайг ирж аваа гэсэн би бааларлаа. Тэгээ яг намайг айлаас нь цагдаа яг орж ирэл бид яг төрүүлээ гарч хаад цагдаа надад зурж орж ирж байгаа. Тэгэхэд тэр айлын нөхөр хүүхдээ аваад хөлөөр нь хануус авч ирсэн. Яа. Хаалга ингээ би яг хаалга тэгэл гарч байгаа. Тэгээ би чинь тэрийг жилийн дараа тэрээр явж хагаад маа найзах угаасаа яг эсрэгтлийн байранд байдаг гэсэн бэл. Тэгээ тэрийг бас түрээсэлцэн, түрээслэл орхицсан. Бас нэг олонний танил бас. Тэгээд яг найзхан гадаа очсон ингээл найзтайгаа тайм хөгтөцсөн ингээл зогссон байжсэн. Яг нэг үүдэнд нүгээс нэг айл байрнуудын урднаас сууж нэг хөгш настай хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл энэ байр маяр гэж би найзтайгаа ярьсан чинь чи ч тэгээ мөн ч тэгээд байр олж орж тэ өөрхий тэгээд наа байр чинь хямдхан түрээслэгдээ дээрээс нь түрээслийгээ ч хүн түрээслэлд ордгүй наа байрд чинь гэд яриагийн сонсхны хожуу дээр нөхөр нь бол өмнөх эхнэр хүүхд хоёроо хөнөөсөн гэдэг юм л сонссон. Йоо. Тэгээ тэр нь болохоор яг тэр хүн хөнөөснөр биш
Эхнэр нь бол тэгээд нөгөө нэг амь орсноор хүүхдтэй хамт гэртээ амь орсон гэдэг асуудлаар нөхөр нь ялтаадлаа. Яа, наа чи ямар амир би ёо. Тэрнээсээ хойш би ч өөрөө бас драма аваад ганцаараа хэсэг унж чадхалцсан. Аа. За байж байгаарай. Яг хөө зүгээр ингээд маш олон хүмүүс одоо энэ манай подкастт орж байгаа. Бүгд өөр ингэсэн улсын явдлуудаа ярьж байгаа. За чиний надад саяны ингэж хийж байгаа үйлдэл одоо тэр чиний тархинд ингэ байгаа шүү дээ. Би ингээд 1000 харыг чадахгүй тийм. Чи тэгвэл яг тэр нүдэндээ одоо харж байгаа тэр үеийн меморигоо яг нэг тэр мэдрэмжийг бүр ингээд нэг юм одоо юу гэдэг ингээд зүгээр би зүудлээд байна уу да гэж биш те. Өшөө ингээд яг мэдрэмжээ нэг жоох яриад өгнө шүү дээ. Яг хүн яг юу бодож байна. Тэр чинь ингээл хойно гүйж байгаа шүү дээ. Нурууны хойно ингээд яг ингээд хойно яг л ардлаа байхгүй. Гэхдээ нэг орчтой уучлаарай юм сэрүүн зүудлээд байгаа юм шиг л байгаа даа гэсэн үг зөв үү? Тийм ер нь сэрцэн. Үгүй тэр сэрүүн. Би сонсоос ирчихэж байгаа байхгүй нөгөө орч дроож гэдэг яриад байгаа шүү дээ. Модон шалт чинь ингээд явахаараа хөндөй ингээд энд дуурж байгаа байхгүй. Тэгээ ингээд дуурангууд би чинь сэрч байгаа шүү дээ. Өө ч тийм ямар хашин. Тэгээ би ч нөгөө айлын хажуураад байгаа учраас загинж болохгүй. Тэгээ байжсэн чинь яг сүултээ даварсан миний яг энэ бөөрөн дээр гарч ирчихэд суух тоглоцсон байхгүй. Ингээд хүүхэд ингээд тоглолт. Тэг ингээд дээр гараа суудсан ингээд бос цугаа тоглоод байгаа байхгүй. Тэгчээд би дахиад хардгүйгээд харна гайхаа эргээ харсан гэж яг тулж хурж ирээд аава ээж намайг хараад ингээл тэгэл тэрнээс хойш би нүдээ анаал тэгэл тас гүрээгээл хөлөлтлээ шүү дээ. Унтчих. За магадгүй ямар шүү хүүхэд байсан бэ? Тэр бол нэг 4 нас мас л охин байсан байхгүй. Охин нүд. Бүр яг охин. Бүр яг юм бийжсэн зүгээр гэхдээ. Тэр хойноос 2 сүүдрэн ч гэсэн яг айсууд харуулдаг нэг чир бас сүүдрийн дөвөл гэж харсан ч магадгүй гэхдээ яг хойдолтон тэм нэг юм гэрлэн дээр ингээ ойлттой 2 сүүдэр. Тэгээд ядчихт нь нэг юм хос өрөөнд. Хаваас өрөөнд. Нэг лаптоптоо нэг юм матрас бодс дэвссэн тэгэл ханлаараа. Яг би чинь хан руугаа нуруугаа харуулаад унтцсан ингээ хан руугаа харцсан байсан тэгэл хойно тас гэлгүй гэл бүр яг л бийжсэн. Тэгэл тэрнээс хойш чинь ерөөсөө л харсныг мэдээл тэрнээс хойш бүрчтэй л өрхөмдөрч ихтэй аваа маваа чимээ тэр нь л тэр бас хэцүү. Ихэнх хүмүүс яг ярьдаг л да. За тэр бичсэн гэх юм бол нөгөө за ёстой мэдгүй юм да. Ёстой тэрнэн юм уу? Гүйдэл юм уу? Альбин юм уу те. А гэхдээ ихэнх хүмүүс ярьдаг те. Бижих тусмаа нөгөө айцаар хоолдог те. Илүү нөгөө юм хүчтэй болоод тэгээ тэд нар одоо хойлоо яг магадгүй энэ талаар ярьж үзээ л да те. Мэдээж хэрэг чамд ийм амар юм болцсон юм чи би чамд энэ талаар ярмаар байна. Ер нь яагаад одоо энэ бидний энэ одоо замбуул ингэж ярина шүү дээ. Энд яагаад тэд нар оршоод байна? Яагаад чамааг ингэж өдөөд байна? Мэдрүүлмээр байгаа ч юм шиг те. Бүр ингэж тоглож моглоод. Чи тэрийг ер нь юу гэж боддог вэ? Яг би шүтлэггүй байсан. Шүтлэггүй байжгаад бас нэг юм удам өгсөгээд агж яваад бөөгийн шашнаар яваад тийм ерөнхий уг мөгтэй холбогдсон байхгүй. За. Тэгээ би ч өөрөө угаас унгаас сэлэнгээ хөхт. Ээж модонтой хааж үздэг. Тэгээ нэг чанарт байнга явдаг. Тэгээ яг тэн дээр явж байхдаа надад манай буусан тухайн үед манай одоо багшил гэж хэлээ. Буугаад нэг имгэн буугаад тэгээ ингээд түшээ хийж явах үед тэгээ би нэг тийч яг ээж модны чинь тоохон уулын бил байгаа ш доош ороод. Тэгээ уулын бил бүгд ингээд уг муга аваал ингээд чанарын үйл зан үйл явдал явж байгаад яг би түшээл байж хад уулын билэр нэг хүн хог түгэвчсэн байхгүй. Хөшөө. Тэгээ чи юу харж ийн гэдэг чинь нэг иймэрхүү өнгийн дээлтэй нэг ийм юм чи одоо хардаа. Тэгээ байгаагүй байхгүй. Тэгсэн чинь тэнгэр газрын дунд худлаа ирсэн альбин тэрэнгүүд ингэж үлддэг яаж ингэсэн тэгсэн гэдэг талаар юм ярьж ирсэн. Тэнгэр газрын хооронд. Тэг яг одоо энэ миний бодлоор бол бодож байгаа нүгэлэл гэж л ойлголоо л та. Тийм. Яг зүгээр ингэж хүчээр ярьж үзээ л да. Тэгээ миний бас ер нь боддогтой адилхан. Үүлийн үр гэж нэг юм байдаг те. Хүн энэ яваа наснда одоо буруу зүйл хийхгүй хулгаач авах те. Худал ярихгүй те нүгэл хийхгүй байх юм болвол сүнс нь гой амьдрална гэж ярьдаг те. Дээшээ тэнгэрлүүгээ ч юм уу. Яг ингэж хүчилж ярих юм бол шүү дээ. Тэгэн гут ийм үүлийн үртэй дуракууд энд албаар ингэж завсрын ертөнцид ингэ бүр яахаа мэдэхгүй ингэ гацаадаг те. За тэгэн гут тэр нөхдүүд яах нь вэ?
магадгүй зөв хүчилж ярьж байгаа шүү дээ. Дээшээ явуулахгүй ингэнгууд би ингээд мэддэгдүүлж эхэлмээр байна. Өөддөг ч юм уу те. Эсвэл стил нөгөө нэг мөө муухай бодол нь бүр амар бижиж хүчтэй болоод тэгээд хүмүүсээр шоглдог. За нэг тал нь бол тийм. Нөгөө тал нь болохоор нөгөө хорогдох гэж нэг амар юм байна те. Одоо юу гэдэг нь жам ёсороо бид нар бүгдээрээ л өхнө. Бүгдээрээ л төрөөд өгдөг хороо. Тэгэн гут нэг юм болохгүй болоогүй үедээ бусдын одоо гарт ч юм уу гэдэг одоо өхнө юм жоохон муухай юм яриад байна. Тийм нөхдүүд бас ингээд хорогдож үлдээд нэг юм биднээс ч юм уу те хүн төрөлхтнээс нэг юм хариух гэдэг юм шиг те. Мэдхгүй миний бодлоор бас зарим нь бол зүгээр яг миний л бодол шүү дээ. Зарим нь зүгээр яг нөгөө өөрийгөө өгсөн гэдэгт үнэмшихгүй ч юм уу тийм байдлаараа жамсаар явж чадахгүй тэндээ үлдсэн ч юм лөө гэж зарим нь боддог. Яа, саний яриа чинь бас тийм яг манай үзэгчд одоо нэг асуулт асууж магадгүй. Тэр байранд байсан тэр нөхдүүд ингээл хутаг орж ирсэн мэрсэн. Бүр зүгээр л ингээл яг юм үүрэлцэн амар муу энергитэй л газар гэсэн үг тий. Би бас тэгж бодсон. Тэгээ байгаа хүмүүс нэг болж өгөхгүй тий. Тэр урагтаал нь хэрүүл оруулаад тэгээд ороход л ер нь яг юм айлын атмосфер мэдэгддэг шүү дээ. Яг тийм тэр айл ингээл ороход л өөрсдийнхөө өрөөний хаалгыг таг хаагаал тэг намайг голын өрөөнд оруулахгүй тэр яг би горлын өрөөнд өөрөө орё гэж хахад гүй чи наатных өндөр тэр хойлол том өрөөр ор гэсээр оруулчихсан байхгүй. Баг мэдээч юм шиг тий. Тэг албаарч юм шиг. Тэг тэр байранд чинь би чинь бас нэг олон сараар нөхцөн байгаа шүү дээ. Сургууль хажууд хавар төгслөө гэд. Тэгээд тэр хоорондоо би чинь очил 14 хоног гэж шунасан байхгүй. Уугаан тасгалсан. Ямар амар юм бэ тий. Өөрөн дээр нь ингээд яг л энэ тэр нэгэд яг юм бодит байгаа шүү дээ. Яг л хүүхд төсөрж байгаа юм шиг. Жингийн хувьд ч тэр ер нь яг. Тэгээ би нэг эхлээд яг зүгээр бодохтой эхлээд зүгээр хар дарж ийн гэж сэрүүл зүдлээд байна гэж ойлгоод дараагийн өдөр туршиж үзэж байгаа байхгүй. Анзаараад эхэлж тий. Яг ингээд энэ бодит байна уу үгүй нөө туршиж үзээд тэгээ дараа нь гэрлээ асаалтаа унтж үзэнгууд нөлөөлөг байна. Гэрлээ унтрахаар тогтсохоор яаж ийн чинь бүгд яг ингээл яг л байгаа байхгүй. За өөр ярих түүх нь. За дараагийн түүх нь болохоор би бас сэлэнгих гэж хэлсэн шүү дээ. Сэлэнгт маань хуучин дээр пианоны туслан байдаг. За нэрийг хэлээд яах вэ? Би тэнд өөрөө багшилдаг байсан байхгүй юу? Тэр нэг 7-8 жил багшилж ирсэн. Тэр нь бага байхасаа л сонсч л байсан л нэг тиймэрхүү юмтай манайх юм тийм. Тэгээ одоо тэр туслан үйл ажиллагаа явагдах болцоо гэсэн. Хаагцсан. Тийм. Туслангийн стандарт хангах болцсон гэдэг. Тэгээд бид багшилж яхад бид чинь хүүхдүүд амархаас нэг 3-4 хоног өмнө очдог байхгүй. Тусаг бүх юмнуудаа цэвэрлээд бэлтгэл ажлуудаа хийгээд тэгээ нөгөө нэг хотоос оюут хүүхдүүд ирж дадлагыг ингээ багшилдаг байсан. Тэгээ бидэд яг ээлжүүлж авах гад ээлж өглөө. Бүгд сайхан нөгөө нэг важам юмнуудаа угааж цэвэрлэлсэн хатаацсан нүр гараа угаагаад өсмөсөө цэцлал хүүхдүүд үлээж авах гад угаалтруулдаг байхгүй. Нөгөө пионерын туслан учраас нэг юм нийтэр юм урт тийм орс туслан шиг яг тийм. Тэгээ яг ингээ угаалтруулга алхаж ирсэн чинь одоо нэг юм тэр бас ерөнхий бас нэг юм баг ерөнхий л бодит харагдсан л да нэг юм сүмээсэн биш. Юудэнгээ хүмүүсний хүмүүс ойрлж байлаад. За. Тэг яг тэр угаалтурын хажууд нэг юм дүүшний хэсэг гэдэг байхгүй. Яг юм дүүшний хэсэг. Тэгээ бидэд ингээ очиж яхад угаалтураас ингээ дүүшний хойдол хүртэл ингээ яваад уйсараа байгаад тэг бид ичээд бас ойрхон амралт байд юм чинь тэнд мэдээс хүүхд төөрчүү мөрчүү өө миний дүү гэдээ дотсон дүүш төрөө байхгүй. Алга болох боломжгүй. Тий. Боломжгүй. Ерөөс цаашаа тал газар. Амралтын газрын нэг ер нь 500-600 метрийн зайтай ерөн зайтай. Хүн яваад ингээд булан тойрсон ч ингээд ил харагдахаас том газар байхгүй. Тэгээд 4-р 5-дахын шөнчлөө. Бидэд нөгөө хүүхдүүд ингээд нэг рүү нинж яддаг шүү дээ. Тэдний ингээд болвол ингээд бөөндөө багш нараараа ингээд сарвчин суудсан хүүхдүүдэд хараа байжсэн чинь. Ягаад ч илээ нэг өөдөөс ингээд хоёр нараад энэ миний хажуудаас нэг найз суудсан. Яг 2-4 багш ингээд оронд юм ярьж байгаа л. Тийм гэдгсэн чинь яг бит хоёрын гол харин тийм ёо гэдэг чимээг хоёлоо өдөөс ард сонсноо хоёлоо хоёр тишээгээ салж басаад сарвшаа солилцоо гэдэг сарвшаа солилцоогод ер нь бид тэрэндээ ер нь дасцсан байсан угаасаа. Гээл өдөр салхи малахгүй хахад 0 мойл хаалга ингээ өдөөс шууд ингээ савж онгоолгоол. Тэгэл одоо наа чи ингээ өөрөө буцаад таана буцаагаал харагдал. Тэгэл хүүхдүүд ирэхээс дахиад дараагийн ээлж ирэх хүртэл өглөө байж онгод яг ингээл хүн шиг ингээ шатаар модон шатаар ингээ дэшээ гарч ирэл хаалга онгоолгоол хуучин орс бүршээ орон дээр ингээд цаг суугаад доош харчих гууд газ тухтаагаар авчихсан. Яа.
Тэг яг тэр уг нэг бичлэг байдгийн. Одоо тэр манаас бараг байж л байгаа. Яг ингээд үүрээр нэг херон шүүдрэ өмчдөг шин. Нойтон болчихдөг. Тэнгүүт яг ингээд хөл нүцгүн манай ингээд шовгор байшин байдаг шүү дээ. Яг бям тусна. Хоёр давхраас нь бид мансартнаас ингээд бичлэгийг харж хахад ингээд тойрж алхаж жагаад яг энэ яг бичлэгэнд орхоос хэсэг дээр ингээд болоод бутаа дахиад тойроод ингээд алхадаг. Тэгэл манайхыг шүн үүрээр унтуулах ингээд тойр алхаал мэдгдсэн юм уу тий. Тэгээд сонсогдно. Хөл нүцгүн алхаж байгаа. Бичлэгэн дээр үү? Тийм яг бичлэгэн дээр сонсогдно. Тэгээ Орос Пүршийн орон дээр ингээд сууж байгаа сонсогддог. Асуугаад өчөж. Тэгээ би энэ дэрийг асуугаад Хамт үзээ л та. Угнаас дахиад миний хууч утсан дээр уг бас ер нь юмнууд байгаа. Би тэрийг хуучин лаптоп руу гэхдээ хуулсан ба тэндээс би дахиж үзээтэй. Окей. Гаргаж ирэх гэж. Тэгээ бас юу байгаа? Энэ яг ойлоо 50 яри те. Асуумаар байна. Хүүхдийн цуслангийн угаасаа л байдаг тийм сүмс гэд бүр эвлэрсэн юм уу те багш нартайгаа. Тийм угаасаа бүр захирлнаарч захирламж эзэн ч мэддэг. Яг энэ 80 онд байгуулагдсан туслан баггүй. Орсуудын барьж өгсөн пионерын туслан. Тэгээд Орсоос ч ирж амардаг хой солонгос, өмнө солонгос өртөж ирж амардаг. Сэлэнг учраас. Тийм аюул том туслан байсан баггүй. Тэгж жагаад зах зээл өөрчлөгдөд ирэхэд ховшлогдсон баггүй. Хүүхдийн орны дэрэгдэх байж байгаад ховшлогдоод өөр туслан болоод ерөөсө засвар үйлчлэг нэг сайн хийгээгүй. Тэгэл яг л хуучнараа. Гэтэ тэр нь ч гэсэн хүүхдүүдэд гоё. Тэгээ бүр ингээд дээр үед 80 донд ийм мортонгууд гэдэг хүмүүс орж ирдэг. За. Ийм нарсан дунд байдаг туслан баггүй. Битүү тойроо нарс байдаг. Тэг ингээд мортонгууд орж ирээ шүн ингээд модоод ингэж тойрж ингэж бүслээд хүүхдүүд унтж яхад морин ансгаалуудад ингээд гараа тарангууд ингээд харанхууд энэ тамхины цаг ингэж харагдтал нэгэн шүгэлдээ шууд дайрч орж ирдэг. 80 донд шүү дээ. Тэгээ яа тийм. Тэгээд тасгаас нь хөвгүүдийн сурлаад хэдэн километр газар чирнэ. Октоодыг авч явж шуудаа толгоонд нөгөөлж хүчндэж авчираад тасгийнхнууд нь хаяна. Тэгээд тухайн юм бол миний бодлоор бол тэрнийх амар хөндөгдөөд хаагдаж магадаагүй бодоход зүгээр тухайн үеийн цагдаа сэргийлэх бүтээл ажиллагаа тийм нэг хэрэг илрүүлэх явц мовц гэдэг юм айгу муу байсан юм шиг. Одоогийн шиг тийм пажар мод юу бишээ подор модор гэл том гэрэлүүд байхгүй шүү дээ. Тийш гэрэлгүй байгаа шүүн. Нэг сарны гэрэл байвал бай насалтахгүй тийм. Тэгэл ямар санд хүмүүс нь гарч ирээ харахад ингээд битүү юм тойрцсан нарсан дундаас тамхины цогнууд л харагддаг тийм морь янцхан. Тэгээ мортонгууд гэдэг тэр нутгийн хүмүүс нь нэрлэлдэг байсан байхгүй. Тэр юу гэсэн үг Сэлэнг аймгийн мортонгууд гэдэг тийм үү? Нэг сумынхан харьцаа тийм. Нэг сумынхан тийм мортонг нутгийн индиан. Одоогоор ярих юм бол хулиганаад байгаа шүү дээ. Нутгийн индианууд. Хүмүүсийг нөгөө дээрлэх дуртай архитарсаа уучаад октоодын хүчрхийлдэг тийм. Магадгүй тэнчнээс үлдсэн сүнсэл яваад шүү дээ. Зүгээр холдох юм бол тийм. Тэгээ одоо бүр манай дээр бүр юм сүүлийн хамгийн хоёр тасаг гэдэг хойдлоо модон тасаг. Нэг нь бүр огт нураацсан байгаа бүр одоо. Нэг нь одоо ер нь нураагдах дээр тулцсан. Тэр бол бидний жоохон бахаас эхлүүлэл ингээл чагтлаад тийш юмтай яваад өсөх хоёр тулт өсөх. Хамгийн яг юм болонд нэдэг хоёр тасаг. Одоо тэр ингээд уртлын шовгорын нураацсан, голынхыг нүлдэгээд хойдлын тасаг бас дахиад нураацсан. Дөрөвний хоёулыг ярьсан энэ л огтлцох гээд байна л да тийм. Магадгүй тэгэл нэг 80 доонд гэхээр хөөд болсон ч магадгүй. Тэр яг уу ингээл ах нар дээр үес ингээл ярьсан юм байдаг хөхгүй. За энэ тасаг тэр охин тэгэж өгсөн. Энэ тасаг тэр хүн тэгэж өгсөн. Тэрнээс хойш энийг ингэсэн ингээл ярьдаг. Амшиг юм яриа суухта тийм. Тэгмээд манай Пау өөрөө бүр олон жилээс багшилсан байдаг хөхгүй. Олон жил Пау гэдэг. Тэгж жагаад Пау ч өөрөө ингээд юм одоо багш нарын ямар хөрөө байр хоёр давхар модон биш мэдэх хөхгүй. Тэгээ доотлолт нь би унтдаг багш дээр өөрөө унтдаг ганцаараа бас юм том өрөө. Тэгээ маа багш ингээ яхав сүүл хожуу мэдэх нэ маа багш өөрөө мэддэг тэр юмнуудаа бүр амар сайн мэддэг. Тэг ингээ өөрөө унтахаас өмнө заавал юм нойр өрөхийн тулд нэг бас юм жоохон муучаад унтдаг. Тэг ингээ орой нойр нүрэхгүй л ингээ чеклдэг намаа. За тэнгисээ байна уу? Унт чинь унтаагүй байна уу гэл. Тэр үедээ бид хоёр багш дээр яг зэрэг сонссон мэт байхгүй. Ерөөсөө нэг юм жижигхэн нэг юм амбар шиг тийм л хоёр давхар байшин зэ. Шатаар ингээ хүн дээшээ доошоо харж байгаа сонсогдож байгаа юм. Тэгээд цонхоор ингээд би ингээ харахаар үүднээсээ өөртөө харагддаг. Тэг хүн байхгүй. Байх угаасаа бол. Чи тэнгисээ яах гээд дээшээ доошоо гараад байгаа юм бэ? Тэгэхээр багшаа би бишээ өөр юм байна. Чи цонхоор хардаг хүн байхгүй байна. За 100 тонн. Надад яг нэг юм болж исэн байхгүй юу. Тэгээ би энэ нэвтрүүлэгтэр дэрийг яриаггүй байгаа. Гинт чамтай ярьсан ярмаар санагдчихлаа. Ман ч нөгөө дуулдаг шүү дээ. Тий. За тэгэн гууд нэг Starry Night гэдэг байгаа миний. Тий. Дуртай. За тэгэн гууд тэрийг бид нар клипнийхэн зураг авалтыг хийх гээд. Эмси. Чука.
тухайн үед ингээд бид 3 амир сайн найзууд. Тэгээ би нөгөө өөрөө клип хийждэг. Тийм. Тэгмээд өөрийнхөө дундаа нөгөө өөр хүнээр клип хийх гэхээр болохгүй. Тэр үед нэг тийм магадгүй зураглаач жолдог байхгүй юу? За тэгээд за окей, мань зүгээр клипийг хийчихээ, MC Чука хоёр тоглолч юм гоё. Couple юм үүдтэй тийм гоё happy байгаа дүрснүүдийг нийлүүлээл цацчих дөө. За тэгээд тэрийгэ хийх гээд Чукагийн лагерын ямар ч байсан лагерын зам бэлхийн тэр арх устай. Би бүр албаар хэлж байгаа юм. Арх устай гэдэг газар. Одоо лагерын замд баг. Тинчээ очиод нэг юм 2 давхар хуучны Орос лагерын байшингууд байдаг шүү дээ. Тэгээ Чукагийн ахих нь илүү нэг мэдгүй хамаатан садных нь хүнийх нь лагер. Эсвэл яг өөрийнх нь ч юм уу тэгээ олон жил очиагүй. Тэгээ яг нөгөө чи дөрөв хэлсэн шиг юм жоохон ностальжик те хуучнаар учраас гоё зураг авалт их гоё. Окей очлоо. Яаж яахт нэг давхрын түлхүүр нь үгүйсээ хизээж олдоогүй. 2 давхарлоо ингээд балконоор нь дамжаад би ингээд дотор нь ороод дотроос нь хаалхыг онгойлгож орж исэн байхгүй. За тэгээ зураг авалтаа бүгдийг нь хийлээ. Гоё боллоо. Тэ одоо үзчихсэн хүмүүс байх юм бол клип нь бол ингээд байж байгаа. Тэр яг тэр лагер дээр. Энэний орой клипнийга зураг авалтыг ингээд бөөндөө хийчихэ. Тэгээ 2 давхарт нь унтсан. Хоноод гэдэг угаасаа орой зураг авалт хийцтэй. Тэгээд Чука амраа хоёр миний хажууд ингээд яг гурлаа ингээд шопротлоод гэсэн. Тэгээ би тусдаа нэг мишоктой манай хоёр хажууд талд ингээд гудсан дээр ч үлээ бас мишоктой унтчихсан. За тэгээ энэс хойшоогоо амраагийн одоо AMC ярих юм гэсэн үг. Шүн унтаал ингээл одоо яг чиний түрүүний ярьдагтай л адилхан байхгүй. Унтгаал гэжсэн чи би мишокныгаа цахилгааны ингээд аажухаа ингээд онгойлгосноо ингээд мэдрэгддэг шүү дээ. Хөдөлгөөж байгаа тийм. Боссон гинэ. Тэгээд тэр чинь хар шим шүү дээ. Лагер юм байна шүү дээ. За зүгээр яах вэ? Хүнд ингээл угаасаа нэг нь сонсож байгаа нь мэдэгдэн шүү дээ. Босож байгаа нь мэдэгдэн шүү дээ. Сонсоол за шейк гэж байгаа чинь билүү гэж бод. Тэгэл хальт ингээл сонсоол үзчих би босоол шатаар ингээд. Даашаа буусан гинэ. Бас юм модны шаттай. Так. Шейк гэж байгаа юм байлгүй гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь байхгүй. Галтгооны тэрнгөр ингээл төмпөн шанах ингээл чүнүүлээлээ. Тус тас гэл. Тэгэл ингээл юм шүүгээ онгоолгол хаагаал те. Ямар нэг юм ингээл хайгаал. Тэгэхээр хүн бодно үстэй. Лагер дээр хамт унтж байгаа хүн юу боллоо гэж харшин төмпөн шанагдчих чүнүүлэхэд. Тэгээ темпчд яах гэдэг тэ нэг юм болоо гэд ингээ харсан ч би унтчихсан баг. Яа. Тэгэл шууд намайг ингэж байгаа байхгүй за сар өглөө шүү. Темпэ гэж шууд ингэ утраад. Яасан бэ гэдгийгсэн чи. Мэн сая юм сонсчлаа. Юу гэдгийгсэн чи доошоо сонстоо. Тэг яг би ингэ сонсох гэж чимэг болчихж байгаа байхгүй. Бид хоёр нөгөө яриад эхлэн магадгүй. Тэгээ би нөгөө би тэрийг мэдрээгүй учраас айдас байхгүй. За юу л чи буруу сонс. Унт гэх нөгөө нойрмог. Тэгээ манай хүн ч унтсан. Угаасаа хүн унтчихдаг юм байлээ л. Гүрийгээл те заа ингээл тас. Тэгээ өглөө болоод энийг ярьдаг байхгүй юу? Өө шаанда уурчин тэгээд. За явъя хурдан явъя. Тэгээ нөгөө нэг лагер дотор зураг авалт хийж ийн гэд хамаг юм нөгөө юу эмх замбрааг болгоцоо. Буцаад цэвэрлж ийлээ өглөө явах гээд. Тэгээ манай Чука хог ингэ шүүртэд байжсан. Тийм л амар сүнстэй юм бол ямар нэг юм хийгээ мэдгэцчихгүй юу гэдэг байхгүй. Тэгсэн чинь Өглөө үстэй. Өглөө. Тэгсэн чинь ийм одоо ингээд хан ингээд төшөөлөд тавьсан юм шкафны нэг юм хавцсан хаалга заяа. Маадгүй салаа унтсан юм хуучны. Тэгээ байдсан чинь тэр нүдэн дээр ингээд тав гэж доош ундаг байхгүй. Босоолоо. Тэгэл гуруулаа ээ гэж бүр орилол. Яг улаан цагаан юм харчаагүй, улаан цагаан юм шоконд орохгүй мөртлөө юу юм уу гээл. Тэгэл ерөөсөө тэнцэнээс хам хумгүй гараад. Тэгээд энэ чинь ингээд нэг ярина штэ тий. Биш манай гурав тэгээ дээр клип хийжсэн чинь тэгээд ингээд гэсэн чинь манай бас нэг найзын ихнэр нь нэралаад хүүхдтэй болоод агаарт гардаг шүү дээ. Тэгэл ингээд зар мар ухаж байгаа лагерын байшин төрөөс хүүхдээ агаартал гаргачих гээд байгаа байхгүй. Тэгээд яг тэр 10 устай бас. Тэгээ бас нэг байшинд ороод энэ бүр тэр яг би тавчгаа ярьч. Гэртээ ийм шувууд хийжээдэг байсан байна мань хүн. Ийм хос шувуу тортой ингээд хийжээдэг шүү дээ. Очоод ерөөсө 7 хоногийн нөгөө 7 хоногийн дотор нөгөө 2 шувуу шууд газар дээр үхээл орой унтах гал ингээл хүүхд чинь ингээл нөгөө шимжэнгөө ингээл уйлаал нөгөө хөхүүлээл ингээл ер нь эмэгтэй хүн сайн амарч чаддаггүй шүү дээ. Ингээл амар ядралттай. Тэгэл тэмүүт ингээд байшин ингээл тойрол хөнгөө гэлээ.
Тэр 10 устдаг. Яа. Балер аваад. Гинт тэрийг ярмаар санагдчихлаа. Би нэг багийн үнд ярьдгүү тэгэл яг надад тохиолдсон гэхэд сонин зүгээр манай тэр найзад тэгтээ их тийм миний бизнес гар явсан ч сонин байгаад. Яа. Шокныгын цахилгаан ингээл дуурснаа босоод. Тэгэхээр тэн дээр яг давхцал байна да. Мэдгүй харин тэр одоо юу ч би миний сүнс гарч явсан ч юм те. Сонин. Тэр гэхдээ маа туслангийн зоод энийг би яг уг нь ярихгүй гэж бодчихсон. Энийг ярьчээр. Одоо тэр туслан байхгүй л болсон ч гэдэг хүүхд яах вэ? Тэр бас наа багшилж яхад болсон юм. Ингээд нэг одоо бүлэг нь урдаа нэг шууртай хойно дөрвөлжин байшин байдаг байхгүй. Үргэлжлээд хойшоо юм. Үсраа. Тэр бүр ингээд бүр давхцал 3 тасаг дараалаа. За. Нэг хүүхэд нь бол тэр юм харчлаа гэд ухаалтаа унтсан. Царай нь ингээд цайгаад 5 минутын зэт таталт өгöd байгаа байхгүй. Яг хойдлогын тасагт нэг залуу ингээд шүрмэс татлаа яалаа илээ гэд ухаалтаа унтсан. Тэгээ яг тэрний хойдлогын тасагт ногтууд байсан нэг охин бол тэр өөр бүлгийн нэг тасгаас нэг юм амруулж охин харчлаа гэд бас ингээд айцсалчихсан. За тэгээд эхнээс нь явж байгаа. Тэгсэн чинь яг эхний тэр юм харчлаа гэдэг хүүхдийн шалтгааны сонсон чинь нэгнийхэн төрсөдөр болоод эргэлтээр нэг нь торт авчирсан. Тэгээ тортоор байлж исэн. За. Тортоор байлдаад тортноос цухтагаад ингээ найстайгаа гүйж хагаад дахиад шаас найз нахгүй болоод ингэсэн чинь урд нь нах зэгч нь тарцсан. За. Юу вэ? Тас гэд. Тэгээ би эхлээд жүжиглээд маяглаад нэгсэн чинь нэрэнгээс л бүр ингээд хүн зуны үйлрэлж юм бол боороо шүү дээ. Бүр ингээд цааралтаа заяа бүр хөрөөд тэгэл 5 минут зайталтай таталт өгөөл хичээ би явахгүй гэдэг үйл хэлж байгаа. Одоо тэрийг баг одоо энд хамт байсан хүмүүс баг доор комментээр орж ирэх нах их чинь гэдэг юм. Тэгсэн чинь тусланд явахаас өмнө нах зэгч чинь зэхэн дуртай орчихсон юм. Эрчин дэмжлээ. Йоо. Тэгсэн чинь эгчдэрээ ирээд явахгүй мө гэсэн чинь гүйгүй ихчээ би найзуудаа туслан явна гэд. Тэгсэн чинь яг тэр гарч ирдэг өдөр нь өнгөрсөн юм. Йоо. За тэгээд одоо миний бодлоор яг ихчээ би явахгүй гэдсэн. Их чинь үрж ирээд авч яваа ээж гэсэн юм. Эсвэл их чинь дүү ирээгүүдээ харамсч үлдсэн юм уу? Тэг би бас нэг ихэр ингээд шаруулсан. яа наач өстэй амар юм. Яа. Тэгээд бүх пиний ус босч штэ. мань хүн бүр сумын төгөөс имлэг үрж ирээд тайвшруулах тариад тэгээ аваа явсан. Тэгсэн чинь тэр үед манай тасаг тэр одоо тэр хүүхдүүдийн тасаг дотор бүгд тойроос суудсан байгаа шүү дээ. Таталт өгсөн. Тэгэл би ч яг тухайн үедээ бас нэг юм бөөгийн зан үйл нэг жоох юм мэддэг байсан болохоор яаж ч ууж ганга манга байсан юм. Орын тойрол бас нэг мерсер нэг чадхаар юм хийж үзэж байгаа. Тэгээ нэг хэсэг гайгууд чинь бас нэг юм уугаад зүрхний юм имжлүү. Яг байсын юм нөхцөл байдал тийм байж та зүрхний юм имжлүү уулгаад нэг арай тайвшруулж байгаа. Гэсэн чинь яг түргийн ирэх хугацаанд ингээ бүгд туслангийн пав өөр бүлгийн багш нар ингээ бүгд байжсэн. Тэгээ бүгд ингээ яг чимэг болцсон байсан чинь энэ чимээ дуурсан байхгүй. Яа. Тэгээ хүмүүс юм ярингоо чимэг болчихсон дээ. За. Тэгээ байж байгаа л нэг газараа биш. Тэнд. Ингээл дуураа тэгээ бүгд чимэг болгоод бүгд ингээ юм ярингоо даалга болчихсон дээ. Тэр тэгтээ бас уг нь бичлэг нь байдгийн заяа. Гэтэ одоо тэгтээ тэр одоо олдохгүй. Би тэр хууч уц даалгавс. Би тэрийг бүр албаар бичсэн бас. Тэгтээ тэр хамт байсан гişний зөндөө. Тэнгуут нь бүр туслангийн пав дуудаад, туслангийн захирлын дуудаад. За та ингээд 5 минут хүлээчгээ тэгээ сонс. Гэсэн чинь шууд туслангийн захирал битийн галзуурсан юмудаа битийн хүүхдэд ярьж айлгаад байгаа чимээг байгаа. Наач юу л вэ гэж. Сүсч тэр гэдэг маазл байхгүй. Тэгээд нөгөө хүүхдээ чинь түргий ирж авч яваад хүлээ авах дээр авчаа тайвшруулах тарай марэж тайвшруулж хонуулаад буцаад авчихсан. Хойдлын хүүхдүүдийнх бол тэгээд бас нэг шилтгаан нь бас тодорхойгүй. Ерхий нь ухаалтал нэг нь бүр галзуурж орилж мөлөө солиорол тэгэл яг өдрөөр тайвшруулж унта маргаашнаас нарай гайгүй байж байгаа л жоохон бас нэг юм ийгүү юм байж байгаа. Бутсан. Магадгүй нэг амар учиргүй харчаагүй ч гэсэн зүудэлсэн ч юм ингээл гинт ингээл халт тарсан. Юу яг нэг тасгийн зүгээр бид чи оройн хүүхдүүд чинь ингээл нүр хамаа угаагаад бүгдээрээ угаалтруулаад бүгдээр буцдаг. Тэр буцаж явах үед тэр тасагт хүн байхгүй байгаа шүү дээ. Хүүхдүүд ингээ бүлгэр очсон. Тэгээ яг нөгөө бүлгийн ээлжлээд яг бүгд явцсан байх үед нь яг юм чи хуучны ингэж нээгддэг орс цонхтой бүр тэр дөрвөлжин байсан. Тэг яг тэрнийх нь нэгнийх цон онгорхой ялаа шумуулны атор байдаг шүү дээ. Яг тэрний буланд ингээд яг жинхнээсээ бамбарч төвч зүгт байсан гэдэг байна. Онцлог нуцтай. Тэгээ тэр нь яг хүн байсан уу үгүй байсан уу гэдэг нь биднээс тодруулаг нэг хүүх амьтаа айлгч нэг одоо. Наач одоо ямар гээчин газар вэ тий. Гэтэ ер нь яг хүнд гимгүй хүүгэн. Маа тусланд ингээл энд дэс хүүхдүүд чи амарна тэр хүүхдүүд юм харсан ч гэсэн хүүн ер нь гимгүй байсан юм угаасаа.
Бид нар л өөрсдөө очиод нэг 7 дасчдаг байхгүй. Тоогооч үлчин ингээд тийм үү за гэл. Тэгж нөө за Тэр дасах гэдгийг энэ дасчдаг юм шиг байгаа юм тий. Тэн дасчдаг юм лээ. Би ч одоо 8 жил багшлаад тэрнийхээ өмнө би 12 жил өөр амарсан байхгүй юу? Яа. Бүр мэддэг болсон тий. Тийм. Тэгээ бас дахиад манай нөгөө бүлгийн хүүхдүүд тохиолдсон юм заяа. За. Ингээл орой диско болдог шүү дээ. Яг гарууд ингээл пүүз мүз арчаал. Тэгсэн чинь нэг нь пүүз арч удацсан юм. Тэгсэн чинь яг тасгна ингээл бас нэг юм дөрүлжин байшин бохгүй зүгээр юм амбар шиг байшин байдаг шүү дээ. Хойно лагрын байх газрууд байж идэг шүү дээ. Яг тийм байш. Тэгсэн чинь ингээд нэг хоёр юм давхар шаттай юм уу. Шатын гадаа хүн бөмбөг ингээл залаал гэсэн. Пүүз арч ганцаар үлдсэн баг. Тий. Бүгд дисконд орсон байгаа шүү дээ. Бөмбөг залаад нөгөө энэ бөмбөг залаа яг нь тухайн үед бас тэр хүүхэд нэг тийм бас нэг юм үедээ матмаа тийм бас тийм хүүхэд. Өө тий ингээ бөмбөг залаал гэсэн. Хин бэ ууш болооч гэсэн чинь нөгөө залуу нь чимдаанаа онгоолгоол яг ингээл онгоолгоол өнөртөөс өмсч юм юу ч явахгүй байсан юм шүү. Бөмбөг залсан бөмбөнд таг алга болоод өөдөөс нь шууд хаалгаар өөрт нь үж гүйж ирэл чимдаанаа тавьсан урд нь хийж байхгүй. Яа. Тэрийг бас тэгээд мань үчин бас өөрөө бас нэг зөрөгтэй мөрөгтэйгээ ингээд үзүүлэх гээд тасгийнхаа идэлсэн юм зөвхөн. Тэснэ тасгийнхаа идэн бид дээр үжиж хэлсэн баг. Тэгэхээр бүр тэр засгийг дараагийн ээлжин дээр нь бүр аваач үгүй. Хүүхд тэр засгаа зөвхөн цоожлаа ийцэн. Тэгсэн чинь бид нэм шүний үйл ажиллагаа хийж байдаг байхгүй. Орой хүүхдүүдээ бас нэг арай гоё юм атмосфертэй байхын тулд шөнө унтж яхад нэг нууцаар бүх гэрлүүд унтраагаад юм аварын дохио мохоо шатхууны мангас гэдэг шүү дээ дуу айстофи. Тэрний яг нөгөө нэг интрог тавьж байгаа хүүхдүүдээ сэрээгээл май тавьж мамтуулж жагаад юм босгож ирдэг байхгүй. Тэгээ нэг бүлэг үлгээс нэг хүүхд тулгаалаад энд нуугаад ингээд олдог тийм шүний үйл ажиллагаа entertainment гэж шүү дээ. Тэгсэн чинь яг тэр ганцаархан ингээд бүх гэрэл ингээд бусгад л унтраасан байгаа шүү дээ. Так ганцаар алж шүү дээ. Тэр хүүхд тэр тасгийн. Тэр засгийч ингээд цоожлоо авсан байгаа шүү дээ. Хүүхд авахгүй гэдэг тас. Йоо ямар хэцүү. Маа тэр туслан их юм болж байна. Тэгээ би чинь сүүлдээ бас нэг Эрдэнтийн туслангаас санаа аваад хүүхдүүдэд жоохон аимшиг юм хийгээд шүн бас яг адилхан дээрсэр идэх байхгүй. Тэгээ том хүүхдүүдийн зөвхөн оролцуулдаг. Тэгээ ингээд нэг өртөг моорог гэл тэндээс ингээд бүгд нөгөө бүлгэрээ даалгавраа биелүүлэл дараа нь улаан гэл ой дотроос даалгавраа биелүүлэл тэгэл дараа нь сүүлдээ нөгөө нэг унжин цагаан ингээл оронгууд унжин цагаанд оронгууд гойлонгогийн түүх мөхийг ингээл аимшиг атмосферт яриад гэрэл нь унтраагаад өрөөр орж ирсэн даалгавар биелүүлдэг байхгүй. Тэгээ бидэд би ч одоо тэнцэн туслан дээр чинь хөрөх юм бас 6-7 багш байгаа байхгүй. Тэгээд ихэнх нь эмэгтэй учраас модон дундуур гүйлгэж чадахгүй. Туслангийнхаа том хүүхдүүдийн дүүнэрээ аваад би ч бас нэг өөрөө бас нэг мейкап хийнэ. Бас нэг өөрх нь нүрэ ургалт. Тэгэл ч нөгөө нэг салют малфит чи ирчлээж жагаад шингэн давхраа мохрох нааж жагаад гадуур нь буудаад дээл буруу харуулж нөмрүүлээд хоёр талаар нь гүйлгэдэг байхгүй. Тэгээ би хойноос нь жоохон нөгөө нэг vibe нөхөх гээд зөөрийн спикер дээр аимшиг тавьчихсан. Хүүхдүүдийн хойноос явж идэг байхгүй. Ганцаараа штэ тэр чинь бас өөрөө дасцсан гэж бодцсон. Тэгээ хоёр хүүхдүүд өгөхгүй. Нэг нь юм цагаан борооны цувтаа өгтгүүлгээд нэг нь дээлэн буруу харуулж өгтгүүлдэг байхгүй. Тэгээ би ингээ яваад хойно натаа нэг нахаа би жоохон айгаад нэг хамт явцсахгүй. Нэг одоо борооны цувтаа. Тэгээ би яг хүүхдүүд ингээ гацаа зогссон байхгүй. Бүгд ингээл за одоо энд ингээ буудлаад эндээс даалгавар байлгаа. Тэгээ би спикерээ барьцсан байж хагаад ингээ мод налцсан байжсэн чинь хойно так мод уурахгүй. Нөгөө чимээг байгаа штэ гэсэн чинь хойно юм дуурахгүй. Йоо. Тэгэхээр би чинь хүчин сар нойр амар юм уу гэдэг. Так эргээс нөгөө утж явах утгач гэдэг маа дүү. Маа дүү байхгүй болчихсон гэдэг. Ганцаар өөртөө яриа алхаад байгаа байхгүй чинь. Айл өчөө намайг ингээд тойроод яваад тийч хүүхдүүдэд айлгаа явж исэн юм байлээ. Тэгээ би стил дүүтэй хамт яваад ин гэж бодоод лсэн. Тэгээ өвшиг шиг юм чимээ сонсогдсон гут нь так эргээ харсан байхгүй гут нь өөрөө жоох айх маягт болоод хүүхдүүд рүүгээ нилээд өгөхөд за хамт явъя гэдэг. Тэгээ хамт явчихсан. Йоо. Яасан хэцүү юм бэ? Хүн тийм аимшиг юм хийхээр энэ болсон одоо тийм хүн итгэхэд бэрх. Энэ эхний 2 дугаар цацагдаад энэ нэг юм юу шүү залуучтай заяа. Энэ тухайн хүний ярьж байгаа юмыг итгэхэд бэрх ч гэсэн чинь нэг үс ялцчгүй болсон юм аа л яриад байна л. Тэгээ энэ яг ямар учиртай юм бэ? Би бол энэ дугаар дээр бол нэлээд тийм паникнд орж байгаа гэж амар юм яа. Хүүхдийн зослон. За тэгвэл надад нэг асуулт байна. За яг магадгүй тэр хүүхдийн цуслан дээр олон юм болж исэн ингээл өчнөө түүх ярьлаа шүү дээ сая хоёлаа. Тэгвэл тэр суйсын тэр хажуудлын байранд те. Эсвэл өөр ярих түүх байгаа юу? Байгаа. Тэгтээ хүмүүс надад энэ надад бас биш өөр хүмүүс тохиолж байгаа.
яагаад чамд мэдрэгдээд байна гэдэг нэг асуулт би тавьмаар байна. Энэ хүмүүст яагаад ийм юм болоод байна? Яг би өөрөө хэдий сонирхолтой ч гэсэн хүсэхгүй л байна л. Би хармаар байна, би харж байгаагүй, яадаг нь хараад байгаа гэсэн үг биш. Зүгээр би өөрөө тэр мэдрэмжийг зүгээр нөгөө сонсч ирсэн те. Өдөө гадаа явж байхдаа ганц хоёр чимээ бол сонсч ирсэн угаасаа хитэгдэг. Тэгээд өөрөө дуртай ч гэсэн яагаад ингэж мэдрэгдээд байна, харагдаад байна. Ялангуяа чамд. Би тэгээд нэг бөөгийн шашиндаа нэг холбогдсон ярьжсэн шүү дээ. Ер нь барыг би тэрнээс хойш болов уу гэж бодоод байгаа. Өөрөө. Тэрс би ч ер нь өөрөө аимхаа төрлөг байхгүй. Бас аим шиг нөө багадаа нэг аимхаа байж байгаа. Одоо нэг сүүл өөрөө юм одоо юм жоохон докюментари ч юм уу те нэг паранормал те нэг тиймэрхүү юмнууд амар сонирхож өөрөө үздэг. Ганцаараа байсан ч гэсэн ингээд YouTube ухаж чаад ч юм уу энэ тэнд innovation гэж юм ухаж чаад үздэг байхгүй. Бүр ялгаж байгаа хамгийн аим шиг гэж чаад. Одоо анх бол айдаг байжгаад одоо тэр юм мэдэрдэг гэсэн болсон цагаас хойш ер нь л аюултай мэдрэгддэг болсон байхгүй. Ингээл одоо хардаг ч юм уу тий. Тэгээ одоо ингээд сүултэн энэ тэнд ингээд юм сонсчоор сонсоогүй юм шиг царайлахгүй бол бүр хэцүү болж болоод. Одоо саяхан ч гэсэн манай ажил дээр бас нэг юм тохиолдсон бас. Тэр яг зүгээр нэг өөр юм нэг чимээ юм шиг надад зүйлд яг би бодож ирсэн. Одоо маах ажиллаж байгаа юм ч одоо тэрийг яриад байх бас. Тий. Тэгээд тэгэхээр ер нь гэхдээ миний шашинтай бас холбоотой магадгүй хөө бас тэгэж боддог. Окей. За түрүүний ил тэр ерөөсө тархинаас гарахгүй би надад чи яг зөвдлөнэ. Юу? Тоортоор ойлдож байгаа ингээ гүүж агаад найзтайгаа явж агаад эргээ харсан чинь найз нь байхгүй эргээ харсан чинь өөдөөс нь харсан чинь наагц чинь яг тэр өдөр өөд болсон наагц чинь явъя гэсэн байна шүү дээ. Магадгүй одоо юу ч гэсэн юм. Наач зүгээр нэг тийм би ч өөрөө нөгөө нэг жоохон найруулагч тайп юм шүү дээ. Бас ингээд ийм дүрстэй ойрхон тэгээд ядж яхад төсөөлөн бодох чадвар амар хөгжсөн байхгүй. Яг ингээд палганаар нь харж мараа та ингээд гүүж агаад эргээ харсан чи өөдөөс нь нагц чинь таталтай өгөөж мөгөөд гээд те. За энэ ер нь энэ хүүхдийн цуслангууд амар. Тийм. Манай энэ би өмнөх дугаар дээр нэг ярьсан да найрамдал цуслан дээр болж исэн үйл явдлууд байна. Тэр найрамдлын бас тэр өвлийн бидний байшин байжлын цагаан тэр бүр амар гэж ярьдаг. Тэг ингээд хүүхдийн цуслангууд амар сонин заяа. Уг нь хүүхдийн энерги чинь хамгийн гоё энерги байгаа шүү дээ. Яагаад шоглоход амар байд юм болов? Магадгүй эсвэл зүгээр яг тэр газар нь босч мосхтой бас янз бүрийн болсон ч байдаг юм билүү. Тэгэн гут нэг тийм холболт байгаа даа. Бас л дахиад нэг ярих галлаа сэтгэн. Хаа газрын цуслангууд тийм юм билүү. Эрт дээр үед. Одоо бид нар чинь бүр ингээ манай эртний өмнөх энэ газар нутг чинь байж лээсэн байгаа шүү дээ. Амар их хүн ингээд өгч үргэжсэн ч байдаг. Тэгээд альбаар дээрээс нь тэгээд тэр социализм үе наад газраа ингээд хаах дараад ингээд тэ хүүхдийн цуслан байрмаар гэдэг. Эрдэнэ туслан болсон ч гэсэн бас яг тийм юм шүү дээ. Эрдэнэ том гоо гэж туслан байна бас тэгэл. Тэг ингээл яг түүхүүдийн нэгдтэй хамаагүй гэж ярих болохгүй л та. Тэгэл олон жил амарсан хүүхдүүдээс сонсоход тэгэл юм тийм юм гэл. Тэндээс мэдэрсэн юмнууд бий бас. За тэгэд үзэгчтэй ер нь бол шүү дээ яг баг зэрэг гонсоосон юундөө гэхээр би энд хүнтэй магадгүй энэ зочдууд маань худлаа ярих гэж ирээгүй. Яг өөрсдөндөө болсон та бүхэн ч энийг сонирхоод бас ингээд нэг тийм ийм зүйл байдаг гэдэгт итгэдэг хүмүүс дийлэх юм байгаа байх. Тэ? Тэгэхээр итгээрэй гэж хэлэхгээгүй зүгээр ийм юм байна гэд боддоо амар солиод. Зүгээр бүгднгээр шорт фильм юм санагдчих. Тэр нэг өрөө байр маяр тэ түрээсэлж байгаа. Энийг рүү нь хийжсэн шүү дээ. Утга ингээд гаргаж ирсэн тэ. Хуучин бидэд нэг бас нэг платформ хөгжүүлэлт ажил хийжсэн. Тэрэн дээр бас нэг ерөнхий бас танаатай ойролцоо контент байсан баг. Гэтэ дандаа дүрсдэг явдаг. Sitcom маркийн тий. Тийм Джон Sitcom марк. Тэгээд тэрэн дээр бүр яг дүрсчүүлэг хийжсэн. Тэгээд тэр платформ тэгээд угаасаа фейлтэй тэр платформ бүр одоо байхгүй болсон билээ. Чи өөрөө сойсын жүжигчнээ төгссөн гэсэн байх нь шүү дээ тий. Энэ жүжигчний урлаг. Сойсоос нэлээд юмтай шүү дээ. Мэдгүй. Яс мерсер сонсч байсан. Яг бай одоо маа сургууль байгаа юм чи яриад байх. Яа тийм тэр уус бүгд мэддэм билч нэг юм урлаг заал байд юм уу да. Би мэдгүй. Тэгээд ардаа юм хөшигтэй. За тэр хөшигний цаана их юм болдог гэдэг юм да. Яг тэрийг бол мэдрээгүй. Бэлтгэл хийгээ байж байгаа хой мой гэдэг дууддаг гэдэг байна. Тийм байдаг гэсэн. Гэтэ би бол тэрийг сонсоогүй. Би яг зүгээр бэлтаашин дээр байгаа зэрэгтэл дээрээс нөө тэр чинь бас ингээл анх оронгууд чаа дээд курсынхаа ингээл диплом жүжигч туслаа шүү дээ. Пүшин мэрэл дээр сууж муугаал те. Тэгэл ингээл үүр цайтал бэлтгэл хийж мэж гот. Бид эдийг гаднаас цойлоо явцсан байсан юм лээ. Бэлтаашин дээр 2 хүүхэд орхиод. За.
тэрийг ч бид нар мэдээгүй. Тэгээ доор нөгөө нэг бид дээр хүн байхгүй байна гэд бид хоёрыг цоожлоо доор нөгөө жүжигний бэлтгэлийгээд ингээд нэг под группээрээ суудсан ингээд текст уншлаг хийжсэн юм бэл. Тэгээ байсан чи яг бэлтаашны зэрэглийн голд нэг хүн суужсан байхгүй. Тэгэхээр би нөгөө дипломын жүжигийн ангийнхны багш магшин л байна да гэж бодоод тэгээ би нөгөө залуу унтаад харин нөгөө талын бүш рүү хараад буун гэрлээ тохиос сэрээгээд тэг чи битэр гарахсан чинь хаалгац очтойсэн байхгүй. Тэгээ харсаж байхгүй. Тэрийгээ тэгээ тоогооч юм бүр. Тэгээ доошо буугаа асуусан чинь та хоёрыг байсныг ч мэдээгүй бид дуус цоожлол доошо буутсан шүү дээ. Та хоёроос ч өөр хүн байгаагүй гэсэн. Сүүл дээр болсон тохиолдолтой юм зөндөө би ороод сонсч лээсэн зөндөө л юм байдаг. За. Яа энэ шар ус яга босд юм байна тий. Хамаг биений л сарцаж. За. Нэг юм байгаа. Энэ гэхдээ магар богинохон. За. Яг сүүлд бүр ингээд ам дамжиж явсаар байгаа энэ бүр сүулдэ юм бүр өвлгөр домгошиг болсон зэ. Гэтэ яг энэ манай бүр үеэлд одоо гадаад байдаг манай үеэлд болсон юм зэ. За. Яг дараханд тэр хэтэ гэдэг байран дээр болсон юм. Ямар хэтэ. Тий. Хэтэд болсон явдал гэж байгаа. Угаасаа манай үеэл өөрөө хэлсэн. Тэр нь яг сүүлд ингээ хүмүүс ингээ ярьдаг болсон. Яасан гэсэн чинь нэг Орсны гадаа нэг ахгүй тамхилтад нэг зогсож ирсэн нэг жоохоо хөөрч. Хахаа тань дээдлээ хоёр дахь намаанууд гэдэг хүн дуудаад өгч гэсэн чинь ахын чи өөрөө ороод бодлоо. Намайг орохоор ээжин загнаад идэм аа гэдэг. Тэгээ ахын за тамгад очиж дуусчаад ороод дуудаад пак тамгад очиж дуусчаад тогшгоод гэсэн хаал монгорхоор пак ороод баах уу амтан боожнод тань уушлаараа энэ юм асуучих гэсэн чинь нэг хүн очиж яасан бол гэдгсэн чинь доор намаанууд гэдэг хүүхдийг доор нэг найзан дуудаад гэсэн чинь өө яна миний доо уушлаараа бурхан болоод одоо 3 он шүү дээ. Тэгээ буугаад хүү шахын дөө найз чинь бурхан болцсон юм байна. Тэгмэд удаж байгаа юм биш үү гэдгсэн чинь нэвтэлж гарснаа хариу хүмүүс намайг ингэж идэх юм аа. Йоо. Энэ бол яг бодтой болсон гэдэг байгаа мараа тэр үеэл ба. Тэгээ энэ сүулт амар олон жил яригцаар байгаа тийм үлгэр домгошил болцсон юм байлээ. Тэрнээс яг бүр яг миний санаж байгаагаар бол бараг 5 6 таагаад ирчихсэн байхгүй. Йоо. За би хэмэрсэн. Яана. За баярлалаа гэх юм уу одоо. За өнөөдөр манай зочноор ирж та үнэхээр солиотой байлаа. Ирээдүйд баг хараарай гэх юм уу юу гэх юм те. За ямар ч байсан өөрийнхөө ингээд болж исэн угаасаа энэ чинь амар сонирхолтой энийг сонирхож байгаа хүмүүс л үзэж байгаа шүү дээ те. Ирж ингээд өөрийнхөө сонирхолтой түүхүүдийг хуваалцсанд бүр маш их баярлалаа. Суусын хажуу талын тэр 9 давхарт байдаг хүмүүсээ үл яг сүүсийн бас хажууд биш ойрхон тэр ардлын байна да. Окей. Хотын төв байгаа гэдэгт бас амар тий. За өртөө дөрөв байлаа. Дараагийн дугаараар бүр илүү аимшигтай түүхүүдээр уулзцгаая. Subscribe-а дараарай. Баяртай. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.